За сайн байцгаана уу? Намайг Даав хүүгийн амар мөрөн гэдэг. За миний гэрийг оюун тонголог гэдэг. За тэгээд бид хоёр бол Эрдэнэттэй амьдардаг, оюут багт амьдардаг юм залуу гэр бүл байгаа. 3 хүүтэй Эрдэнэт хоттой амьдарсан амьдарч байна. Бид хоёр чинь 1 сарын 1-ний өдөр танилцчихсэн. Яс. Миний хөөшөө суучихдах уу? За миний яар бас ярихгүй бол би. За бид хоёр 2026 оны Иш сууч. Оо 26. Өрөөнд танилцчихлаа. 2016 оны 1 сарын 1-нд танилцсан. Тэгээ одоо 10 жил болж байна. Тэгээ ер нь анх танилцчаал тэгэл нөгөө бусад ирчүүд бол юу гэдэг нөгөө манай ихнэр араас нь гүсээр байгаа авсаац гэдэг ш. За би араас нь гүсээр байгаа мэдээж авсуусан байна. Анх тэгэл ихнэрээ найрах гал би уг нь гитар тоглодог. Тэгэл ихнэртэй дуу дуулж өгнө. За тэгэл хоол хийж өгнө. Анхан ч бол ерөөсөө өөрийнхөө бүхэлж чадах одоо хоолтуудыг нэгдээс дараагаар нь хийгээл. Тэгэл найрж исэн. Тэгэл нэг гэр бүл болсныхаа дараа хоол хийх чадамж бол 90% алдсан байт юм аа. Яанаас та хоол хийж өгөөл ингээд сууж ах юм ахтаа гэсэн чинь. Хуурцсан байлээ. Анх үргэж байхдаа л ерөөсөө хоёул ерөөсөө шууд дараалаад гүүнэр гаргана гэж ярьж исэн. Тэгсэн чи хүн одоо хүсээд гэдэг юм яагаад ч тэгээд 3 хүүтэй нээлжинд болсон маань одоо захиад цаашаагаа гэдэг хүүхдүүдтэй 3 хүүтэй болно, дархан бэр болно гэж амар ярьдаг байсан. Тэгээ яг л хүснээр болсон. Бит хоёрын хувьд бол яг хаа амьдралын үе шат гэх юм бол баг 3 дугаар үе шат дээр явж гинөө гэж бодоод байгаа. Яа тэгэхээр эхлээд бол мэдээж үргэлж танилцаад нөхөрлөөд ингэж явж байгаад гэр бүл болоод үр хүүхдтэй болж байгаа нь 2 дугаар үе ч юм уу те. За тэгээд миний хувьд бол сая 4 жил Орсын холбооны улсын Москвагийн эрчим хүчний сургуульд эрчим хүчний чиглэлээр докторийн зэрэг хамгаалаад ирсэн. Докторийн зэрэг гэдэг бол ингээд хичээлээ хийгээл одоо гэр бүлээ хажуугаар навж яваад ингээд дуусгахад их хэцүү юм бэлээ. За ер нь бол вакуумжаад нэг 4 жил одоо ганцхан зүйлийн төлөө амьдарч ижлэр нард нь гарах юм бэлээ. Тэгээд миний хувьд бол ер нь бол 4 жил баг гэр бүлээсээ хоолтойсэн. Тэр хугацаанд бол бүхий л одоо ар гэр энэ юмнуудыг бол мэдээж гэр бүлийн хүн дээр маш их хүнд ачаа бол иржсэн. Тэгээд тэр дундаа бол ирчээд буцахтаа одоо манай баг гараад явсан. Тэгээ ингээд явхлаар бидний хоёрын амьдралын одоо яг 3 дахь одоо сизон гэдэг 3 дахь үе дээрээ явж байна. Мэдээж нэг хосуудын хувьд бол нэг жижигхэн одоо юу гэдэг өөр газар байгаад бие биенээс ханаад ирэхлээр бол хайр гэдэг зүйл нь магадгүй улам их асч идэм байна гэж харсан. Тэгээ одоо бол яг ингээд дараагийн үе дээрээ ороод ирсэн ингээд амьдцгаа ажил байна да. Би ч өөрөө ихээсээ дөрвөлээ. Тэгээ манай дунд ихч Эрдэнэтийн бас бэр болоод ирсэн. Тэгээд манай хүргээ ахын шавн байсан. Тэгээд нэг 10 жилдээ манай хүргээ ахч юмс нөгөө Робконт хүүхдүүд ингээд бэлдэж явдаг байсан. Тэгээд тэрнийх нь Робконд бэлдэжсэн шавн байж таарад бийж тэрийг бас мдээгүй. Тэгээд бид хоёр очирсан чинь манай шав биш тий. Амар мундаг залуу штэ гэж магтаалгаа чи. Тэгээ мэхэнт нь онохгүй. Тэгэл ер нь бол Эрдэнэтийн хүн болоод ер нь бол нөхрийнхөө гаранд ер нь их харж дуурласан. Нөгөө нэг ингээ ирчүүдийн гар чинь нэг тийм эвдэрсэн байдаг шүү дээ. Манай хүнийх эвдрээгүй. Нэг тийм болбраа. Миний хас болбраа. Төгөлдөр урд тоглд юм аа. Хөөх юм байж болдг юм уу гэж бодоод гарын дээрэл дарсан. Гарнаас эхэлсэндээ тэгэл явсан. Би чинь багасаа энэ хөгжим дуртай. Тэгээд аав маань бас хөгжим тоглодог. Ээж маань бас гой бүзгэлдэг. Ийм аав ээжээс төрсэн. Тэгээд бүр багасаа л одоо төгөлдөр хуурах, гитар гэдэг айл хөгжмүүдийн лэр нь. Ер нь нөгөө хүүхдүүд гадаа тоглож одоо өдөр 100 жигээ гадаа тоглож байхад би чинь одоо тэгэл гэртээ л хичээлээ хийгээл хөгжим тоглоол ингээл байсан болоход одоо тэгсэн байлгүй дээ. Аав болно гэдгээс сонсоод ер нь сандарсан л та бас гайхсан гоё мэдрэмжлээсэн. Тэгээд би чинь 3 хүүгээ төрөхт нь гурван дээр нь хажууд нь байсан. Сүүлийн одоо баг хүүгээ гарахт нь бол яг тухайн үед Оросд байсан. Тэгээд ирнэ гэсээр хагаад стажинг янз бүрийн арга зохиож байгаа л тэгээд хичээлээсээ нэг жижигхэн чөлөө аваад ирсэн. Тэгээд ер нь бол хүүхдүүдэд төрөхт нь хажууд нь байгаад тэгээд ингээд ирэхлээр бас эхнэрийнхээ ямар их одоо хүнд одоо энэ төрнө гэдэг чинь ямар амар хэцүү юм бэ гэдгийг бол хажууд нь байж байгаа нь мэдэрчээсэн. Тэгээд
Мэдээж аав болох сайхан. Би бол айл болохоор олон хүүхэдтэй л болъё гэж бодоод байдаг шүү дээ. Би бол ер нь айл Олон болох байхгүй. эхчүүдийг эмгтээчүүд ингээд эхнэр хүнтэй гэргийн төрж яхад яг хажууд нь байгаасаа гэж боддог өөрөө. Тэгээд 3 хүү дээрээ ер нь бол аавыг нь айл болох өрөөнд нь оруулсан. Яг ингээд боддоор харсан. Хүмүүс бол ухаан алдтгэл гэдгийг. Тэр мэдрэмжийг ч гэсэн тэр чин амьдралын бас гой мөч байх. Гоё шүү дээ. Тэгээд тэр нандин мөч бүхнээ харах нь хамгийн зөв гэж ер нь боддог. Манай Эрдэнэт хотын бас төрх засаг, төрхийн хамт олон бас аюу мундаг шүү. Сандима ярьсан айлч хүүхдээр нь за одоо хүүхдийн тэгж гин, ингэж гин. За одоо энэ нүдэнд нь энийг витаминыг хүргэж гин. Тэгэл одоо ингэх ёстой шүү гэдэг аюу их зөвлөгөөнүүдийг аюу гоё өгдөг. Эрдэнэтийнхаа энэ төрх засгийн хамт олонд эмч нартай баярлалдаг шүү. Та бүхний одоо энэ хүч хөдөлмөрөөр одоо энэ гэр бүлүүд одоо ийм сайхан байна. Олон хүүхдүүд бас төрж гин, тийм ээ. Монголын өрс маш олон болох болтой. Ер нь бас лах ингээл нөгөө гэр бүлийн жижигэн зөрчилдөөн гараад ирэхлээр гайхан л да. Өө ингэт юм байна. Бид нар чинь бүгдээрээ л анх удаа амьдарч байгаа улсууд те. Залуу гэр бүлүүдэд маш зөрчилдөөн гаралгүй л яах вэ? Тэгээ тэр болгонд мэдээж одоо айл ухаантай л уучлахгүй дээ гэсэн шүү дээ. Хичнээн зөрчилдсөн ч гэсэн нөгөө нэг буцаад эвлэрэх тэр зайг яаж хийсэн ч үлдээх хэрэгтэй байна гэдгийг яг мэдэрсэн. Тэгээд ямарсан тэр зөрчилдөөнийг мэдээж хамгийн минимум буюу одоо бага байлгахыг хичээд штэ. Хосууд ер нь гэхдээ шинж бай, хуучинч бай, тэ урт удаан ингээ хамт амьдэрсэн ч ярилцсан хамгийн зөв шийдэл гэж ер нь боддог. Яг нөгөө Оросд ч юм уу яг суралцж явах үедээ мэдээж хол байсан. Тэгээд 4 жил. Тий. 4 жил чи би ч одоо сураад хол байж байгаа гэсэн. Тэгээд тэр хол байх хугацаа бас аюу төвхтэй мөлий. Жижигхэн маргаан гарахад шийдэх гэж аюу хэцүү болчихж байгаа юм л да. Тэгээд түүнээс ч бол бүр ингээд хэрэлдэж маргалдаад хол байх нь бол ааши. Хэрвээ тийм хол байх зайг өгчгөл юм бол энэ одоо юу гэдэг дуусгаж болохгүй энэ харьцааг яг энэ ямар нэг юм чинь бас ингээд эцсийг тулгаж бас болохгүй шүү дээ. Тэр эцсийг давчгал юм бол тэгээд асуудал бүр томрно. Одоо юу гэдэг залуучуудаа та үнэхээр ирэх хүн юм бол нэг ганцхан эмэгтэй үений одоо юу гэдэг аашиг болчиход яах вэ? За нөгөө эмэгтэй ч гэсэн одоо юу гэдэг монголчууд ч нэг хатуу ухаан гэж ярьдаг шүү дээ. Үнэхээр л хатуу ухаан байгаа юм бол жижигхэн ухаан гаргачихад яах вэ? Тэр нэг жоохон ухаан гаргачихад л уг нь бол тийм хэцүү зүйл байхгүй гэж бодож байна. Бидний одоо юу гэдэг амьдрал тийм асуудал ч юм уу эсвэл тийм үйл ойлголцох тохиолдол гардггүй гэж бол байх хэлэхгүй. Мэдээж гарч исэн одоо магадгүй гарах ч байх тий. Гэхдээ тэр болгон дээр л яг дөрөвний хэлсэн нэг жижигхэн ухааныг гаргачихвал уг нь болчих юм шиг санагдаад байна шүү дээ. Яг 4 жил ер нь хол байж үзсэн. Тэрнээс өмнө бол байнга л хамт байдаг байсан. Тэгээ 4 жил хол байхад бол эмэгтэй хүнд илүү их амьдралыг сордог мэдрэмж надад өгсөн. Тэгтээ бас зунаараа ирж байгаа шүү. Зунаараа ч яг ирж байгаа да. Өвөл бас амралтаараас ирж байгаа гэдэг. Хажууд нөө хэсэг хугацаанд ч гэсэн тий байхгүй байна гэдэг бол эмэгтэй хүний хувьд бол нэг хүсээд байх зүйл биш. Харин тэр үед ямар ухаан гаргаж энэ амьдралаа авч үлдэх вэ гэдэг хамгийн чухал зүйлс. За юу яач та анх нөгөө их нэртэй аюух зориж дуулдаг байсан нэг дуугаад болоод өчгөө. Ингээд жирэмсэн байхдаа амар том гэдэгтэй ингээл гитар тоглоол тэрний хана аялгаунд унтаал өгдөг гэсэн. Байнга ерөөс өдөр болгоно гитар тоглоол хэдхэн нот эхний хэдэн нотыг тоглоход л ерөөс унтаад өгдөг. Ившээгээл унтаад өгдөг. Тэгэл том хөө төрсөн чи ерөөс яг тийм. Тэгээд яг тэр нэг гитар тоглоод намайг унтуулсан шиг амар уян зөөлөн юм ярихлаараа ингээ уйлчтай тийм зөөлөн хөвтөрсөн. Уйрамтай. Тий, том нь бол ер нь аягүй их яддаг сте. За тэр үед яжсэн дуунд болоод өчтөө гэсэн. Шивнээ дуугийг чинь шимтэн сонсохдоо үнэн харин сэтгэл догдолоо үр цайхыг би мэдсэнгүй харин сэтгэл чамдаа шүү
чамда харт минь читгэрээ харин сэтгэл чамда шүү чамда харт минь читгэрээ. Би ч өөр айлын баг байхгүй юу. Ер нь ингээд эрхэлж өссөн. Хэвээ эрэх дураараа. Одоо ч гэсэн л нэг яг л 18 таим шиг сэтгэхүйтэй тийм жоохноор. Манай хүн ч ерөөс намайг эрхлүүлдэг ерөөс тултал эрхлүүлдэг. Тэр нь ингээд ерөөсөө миний 100% энэ хүнийхээ итгэлийг алдахгүй нанд энэ гэр бүлийг яаж авч явах вэ гэд гол зорилго маань болсон. Би тэрийн ерөөсөө анхны ярьсан анх битэр ч ингээл хоёлаа бакалавра төгссөн жоохон оюутнууд те амьдрал дээр гарч үзээгүй хоёр хүүхэд байгаа шүү дээ. Тэгэнгүүт хоёул ерөөсөө сурах дээр хоёр бинэ тултал дэмжин шүү. За. Яас. Ер нь тийм нэг 3 хүүтэй бол хөмсгөд зэнгдээд байж байхгүй л. Аав нэг юм асуух. Тэрийн гол зорилго ерөөсөө хоёр бинэ сурах дээр ямар ч тийм асуудалгүй дэмжин шүү. Сурахыг бүр ямар ч үед ямар ч бэрхшээл ямар ч те сайхан зүйл ямар ч давагдшгүй хүчин зүйл гарсан сурах гэдэг зүйлийг бүр номер 1-т тавина шүү гэж анханаас ярьсан байна. Тэгээд ер нь аль талдаа л ер нь сурах хоёр бинээ хөгжүүлэх өөрсдөө хөгжүүлэх бүх зүйл дээр тултал дэмжицгээс. Тэр маань бас бит хоёрын бусдад амар хэлэх дуртай ер нь бусад гэр бүлүүдийг бас тийм зүйлд ингэж нэг зориулт гаргаж аасаа гэж уриалмаар байгаа бас тийм зүйл. Ямар ч галзуу санаа байсан дэмжнэ гэж байна. Тэгэл хамгийн түрүүнд мэдээж гэргийдээ хэлнэ. Манай үуч ингээд доктортой бол сурж байгаа шүү дээ. За тэгснэ ирээ. За яста хоёлаа энэ тайм шоу гинэ хэлчихсэн. За яста халаад өгнө мэрн болол ясан. Өөрөө явах гэсэн. Ард нь би зөв үлдсэн баг. Тэгэл өстэй бүх юм руу өстэй гараад үрдгээд үрэл ундгаа унаал босдгаа босоод өстэй бүх юм дээр өстэй өөрөө явсан шүү. Тэгэл ард нь яаж чаал гарсан. Миний арч угаасаа ийм шатамжтай юм чи хоёлаа чи нэг юм ертөнцид шоу хий гэж би сумалцсан баг. Тэгээд сумал суулж байгаа л өөрөө яваад гэсэн. Тэгээд 3 бүр том шоуны ард гарсан шүү. Хүмүүс талахаар ингэдэг байхгүй эсэргээрээ. Яа 3 хүртээ хэцүү байдгүй. Би бол үгүй. Би бол бүр өстэй 3 хүртээ болсонд өөрөө баярлалдаг байхгүй. Яагаад гэх юм бол би ч өөрөө ингээд нэг багаасаа эрхэлж өссөн гэдэг байгаа шүү дээ. Тэгсээр нэ ингээд энэ 4 донд ч өөрөө нэг хэрэглээд байгаа. Ингээл тэгэхээр өөрөө өсөж жаргаж байгаа юм чи. Тэгээд 3 хүүтэй амар хүмүүлдгүүл гэдэг үгүй. Эсэргээр гэдэг манай. Эрэгтэй хүүхдүүд чи ээж дээрээ ерөөсөл соромж шиг наалдагч. Бид хоёр ихтэй анх ингээд том маань эхлээд гарахтаа ингээд аюу тийм үүмэллээд байсан байхгүй. Тэгснэ үсийн цас нөгөө үсний найр хийгээд үсийн цэцэн чи яг тэр мөчөөс эхлээд амар дарах юм болцсон. Дундх нь амар дарах хүүхдээс аахгүй. Тэгээд үсийн яг үргээгээл тэгээд яг тэр мөчөөс эхлээд амар сахилах болсон. Гайхаад 3 хүүхд яг ингээд нэг хэсэгээс ингээд төрсөн хүүхдүүд байж ингээд ер нь юм өөр скиллтэй өөр чадамжтай тийм байт юм байлээ. Мэдээж ажил дээр стресс хэцүүл гаргалгүй яг хуу ажил. Ер нь стресс жиж тэр нь угаасаа хөгждөг юм шиг ба. Тэр стрессийг ойлгохгүй шууд одоо тэрийг чигээр нь аваад гэрт орондоо орж ирнэ гэдэг бол яаж ч утсан боломжгүй зүйл. Тэгэхээр миний хувьд ч гэсэн тэнд байгаа стресс гэр бүл хоёр шалганд. Би Эрдэнэ төлөвлөрийн дулаан цэцлэх станцын ахлах мастраар ажилладаг Keep Автоматикийн оройгоор нь технологийн сургууль багш л дээ. Тэгээд ер нь олон дүртэй. Тэнцэн очиод мастер хийн, инженер хийн, орой тестээр очиод багшаа хийн. Гэртээ бол аавынхаа дүрээр л байх дуртай. Хүнд хамгийн нандин хурж болохгүй хамгийн нандин энэ цэг чинь ерөөсөө гэр бүл шүү. Тэгэхээр энэ нандин зүйлийг бол сэвтэх за эсвэл өвдөх гэмтэх тэр тал руу бол бодож хэрэггүй. Миний хувьд бол яг гэр бүлийн үндснээс цэвэрлэл гэж боддог. Би чинь 3 сайхан хүүтэй, хантай тийм. Гэл хандаа ирээл тэрхүүлэхэд миний бүх зүйл ингээд гоё. Энэ хэрэг солигддог. 3 хүүгээ очиод тэрхэхэд маш гоё тийм таатай болон дотн мэдрэмж үлдээдэг. Тэгээ би ер нь тэрхэлт гэдэг зүйлийг амар гоё үндснээ болгодог.
байнга ханигаа тэрвэрдэг, байнга хүүхдүүдэд тэрвэрдэг. Энэ нь өөрөө энэ хүүхдүүдийг том болсон ч тэр маш гоё тийм үн цэнтэй амьдрал чинь ийм шүү, дотн шүү, дулаан нэр гоё шүү гэдэг зүйлийг нэг түгээгээсэ гэдэг үгнээс жоохноос нь л ингэж угаасаа. Одоо ч ингээл хичээл сургуульд явахад тэврээл оролдог. Тэр бол миний бүр юм рефлекс болсон. Тэр жижиг үйлдэл бүр нь маш том зүйл, маш том хайр, халамж, хүндлэл цаашлаад ирэх юм бол ирээдүйг нь татдаг гэж би өөр боддог. Яг гэх юм бол би 3 хүүтэй эр хүнийг хөтлөхийн тулд миний ур ухаан маш их шаарддаг. Тэгэхээр жижиг зүйлээс том зүйл эхэлдэг гэдэг утгаар уг үйлдэл бүрээ гоё гаргадаг байгаасаа гэж уриалмаар байна. Гэртээ тэмцээн үзэхэд жишээ нь одоо дуу таадаг ч юм уу мэдээж шагнал өгөн цаасан дээр нэгдүгээр байр одоо тийм юм авахулах юм дуртай нэг зүйлээ авахулах гэж. За тэгэл аль болохоор нөгөө шин юм тэмцээнүүдийг зохиох дуртай. Тэрүүгээр манай гэр бүлийн нэг тийм уламжлал алчжтэй. Тэгээ хүүхдүүд ч гэсэн одоо ямар тэмцээн зохиох вэ гэл. За тэмцээн зохиолоо гэнгүүт бужигнжис хүүхдүүд чинь пун амар анхаарал нь төвлөрөөл. Тэгэл нөгөө юу ялагдаж сурж гэн, ялц сурж гэн, шагнал аваад тэгээ нөгөө тий дундах нь юм ахуулах эрхээ авцсан тэмцээн зохиогоод. За тэгэнгүүтээ Spider-Man энэ хоёр маань ингээ хоорондоо яриад оргил супермаркет дээр хаарчиж тэрийг битээр нэг анзаараагүй. Тэгэл тэрийг ахуулна Spider-Man ахуулны надаас баг 14 хоног манай дундах. Бүр гойсон байхгүй. Би тэгэл тэрийг ингээл за тэр үед ахуулъя, энэ үед ахуулъя гэл ингээд аминдаа өнгөрөөд байгаа ш. Мартдгээ. За нэг өдөр бүр аваад өгчлээ. За ингэж нэрээ нэхэд хаад ямар нэг зоригтой байх гэ аваад өгсөн чинь нууж ингээд халаасандаа хийж ирчээ. Аха шууд хаалгаар орж ирээл аха наашир энийг хардаа таны нөгөө хүсэдсэн зүйл мөн үү? Тэгэл би яагаад би хий тоног алдчихваа. Тэр үед аваад өгсөн бол нэрээ. Тэгээд тэр хүүхдийнхаа л ер нь тэгээд хүүхдээ бас нэг хий тоног сонсгол ястай юм шиг. Тэгэл бид нэр угаасаа мэдхгүй ертөнцид тэрд ингээ явагдаж байгаа. Тэгэл нэг гэр бүлтэй тэмцээн зохион. Тэр алсна манай гэр бүлийн бас маш том үнцэн. Тэрийгээр битээр бас яг нэг төвчж чадна, хүнд буулт хийж өгч чадна. Ястай нэг шарн хүрэх юм бол хожиж чад гэдэг тэр зүйлийг ерөөсө хүүхдүүдэд сурахыг хүсдэг тий. Тэгэл за энэ өстө таахгүй дуудаа гэж тавьсан чинь 2-3 секундэд 2 секунд тэр дуу байна. Бид нар өөрсдөө би ч бас донд нь ингээд өрсөлдөд байгаа шүү дээ. Би дуугийн тавьсан. Тэгэл ингээ янз бүрийн бүжгийн тэмцээн болно. Тэгэл бас нөгөө авахаар самбаа шаардсан тийм тэмцээнүүд хийх гэж хичээн. Тэгэл тэр энэ манай гэр бүлийн соёл юу болчих штэ тийм. Миний бас нэг банк хэлдэг үг байт юм аа. Эхнэр бас банк асуудаг. Хайртай юм уу гэхээ хайртай гэдэг. Тэгвэл юугаар батлах юм гэж асуудаг. Энэ баг эмэгтэйчүүд болгоо асуудаг. Төхрөөсөн. Би болохоор амьдралынхаа төсөөлийн мөч хүртэл чамдаа хамт байж хайртай гэдгээ батлая гэдэг ганц хэлэх төртэй үг маань. Ямар ч үед артлын дааж миний амьдралын тулгуур түшиг байж хамш үлчих гэдэг. 3 хүүгийнхаа нэрээр андгаална да. Би ер нь 3 хүүгээр ер нь бахархах дуртай. Их хүн ч ерөөсөө тэгдэг гэж яаш. Эмэгтэй хүн болгоныг мэдхгүй л дээ. Гэхдээ би бол ерөөсөө хайр хаан баталгаа. 3 хүүгээрээ л батал. Үрцэл